маш хөөрхөн бичгийг өглөөж үзтээ хараа одоо үргэлжлүүлээд шинжлэх ухааны холбоотой Монгол гэр ахуйд физикийн үзэгдэл бас хэрхэн бий болж байгаа талаар ярилцгаа оюун бас тогшоогоо ирсэн байна. Тэгэхээр ярилцлага үргэлжлүүлээ. Бууз маань ерөнхийдөө болж байна. Тэгэхээр яг одоо энэ бууцсан дээр ярилцъя. Бууцны доотлын жигнэр маань бас нүхтэй байгаад байдаг нь юутай холбоотой вэ? За нүхтэй байгаад байдаг нөгөө түрүүн халуун ууранд болох гэсэн халуун уураар дээш чөлөөтэй гаргасан. Чөлөөтэй гарч ирж одоо бууцныхаа эргэн тойрон халуун уурнаар байж иж бацаад болно гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ дээдлийн таг маань бас нүхтэй байгаад байдаг шүү дээ багшаа. За таг маань нүхтэй байгаад байдаг нь нөгөө битүү байгаад байгаа юм бол уурмаа хий төлөв гэдэг нь түрүүн тэлнэ гэсэн шүү дээ. Тэлж байгаа ингээд тагаа нөгөө дээш хөөгөөд өргөөд идэх байхгүй. Зам даалтаа. Тэгэхээр тэрнээс сэргийлж нүх гаргаад тэргүй баг хэмжээний уур гадагшлуулж байгаа. Битүү тоогооч гэсэн огцон мөр яаж болохгүй шүү дээ. Заавч хөөстэй дараа таг нэгддэг шууд нээж болохгүй. Угаасаа ингээд хоол унтгаа бүр юустай дэлбэрээ битүү нэгсэн даалт маш их одоо 100 дугуйг өндөр хилчих юм бол хасныхаа улмаас дугуй хагардаг шүү дээ. Тэр хийн даалт гэж юм байна. Тэр шиг энд бас өндөр хэмжээний даалт өсөж байгаа гэсэн. Тэр даалтыг л яг нь багсах зорилгоор гаргаж байгаа. За бууцаараа тэгэхээр бууз маань бөмбөлцсөн байна. Тэгэхээр энэ чинь нөгөө дотор нөгөө шүүсний маань энэ яг нөгөө нэлээд цэцгэн бууз учраас бүр их юм байж. За яг нөгөө эрт цагт бол ингээд сэвдэг нь одоо энэ дээр нөгөө нэг одоо өндөр градустай өөрийнхөөс ичтэй. Тэгээд нөгөө гэр маань одоо би энэ хүмүүс дээр хувцастайгаа тэгээд эсхийг тэгээд хаалга ингээд байн гонгоод байсан учраас нэг 17 20 градус хүрэхгүй тийм температурт монголчууд амьдарчсэн байх гэж бодоод байна. Тэгэхээр хүүтэн агаарт эндээс нөгөө өндөр градустай гарч байгаа бууз маань бас нэг конденсацийн үзэгдэлд ороод шууд түүхийх гурлан түүхийх гэж үзээ сэрдэг. Одоо бол бид нар ч нөгөө орчин үед болохоор гадна агаарын температур 20-22 градусын орчимд байгаа учраас конденсацийн үзэгдэл эндээ бүр огцон болж бууз түүхийх хэмжээнд явах учраас сэв шаардлага болсон юм шүү. Тийм. Тэгэхээр уламжлаад байгаа л манай хэвчээ сэвэд яг хөдөө өндөр байх юм бол сэвэд намайг төвчтэй. Хотод бол хөдөө өнөртэй амьдарч байгаа. Байгаль хаалганы авах ингээд салхи ороод хүүтэн. Миний их хүүтэн байдаг шүү. Бид л энэ битүү юм дулаахан байгаас орчод байгаа. Тэгэхээр конденсацийн үзэгдлээс хамаарч байгаа буузаа төгөө өгөхгүй тул заавалч ус хийдэг. Тэгээ сайн сэвээр барыг болтго гэж хүмүүс яриад байдаг. Гол нь яаж яхад энэ дээр байгаа нөгөө уур манд буцаж усуулж буусаа гадагшуулдаг буухаас сэргийлж уурын зайлшгүй. Эсрэгээр мандун буузыг яагаад сэвдэггүй юм? Бүгдээр айлхас сэвдэг шүү дээ. Би л бас мандун ерөөсөө сэвэхгүй гэдэг. Тэгэхээр бас ямар нэг би тэр усгүйчдэг гэж сэвэхээр харин ч ингээ уурын зайлуулж л ерөөсөө тэр гадар дээр нь усгүүлэхгүй гэж гэсэн. Гадар дээр ус байх уур маань усуулж буухаас тэр гадар уснаас сэргийлж уурыг хөөж зайлсхийж байгаа. За тэгвэл хоёул одоо ингээ гэр лугаа ороод ирсэн байгаа. Тэгээ гэртээ орж ирээд нөгөө гутлаа ярина шүү дээ. Тэгэхээр гутал маань одоо таавс яриа гэдэг юм байна. Тэгэхээр одоо агаарын усгал буюу нөгөө дулаан шилжих үзэгдлэр газраар доомор хүүтэй агаар. За хүүтэй агаар байхад хөл хамгийн түрүүнд дагд. Бид нар жоох удаа сурхул дагд. Тэгэхээр монголчууд байсан гэхээр тэр хөл дагд. Тэгээ яг хуруунаас их дагд. Хуруунны маань үзүүч нөгөө биеийн захын систем учраас хамгийн түрүүнд дагд нь шүү дээ. Тэгэхээр тэрээс сэргийлж яасан гэхээр тэр ээдтэй хоншоо хийж байгаа тэнцэн агаар хэлдэг. Үүстэй дээр шиг адилхан. Тэнд нь агаартай орчин бий болчиход дулааг гадагшаа дамжуулахгүй тэр хэсэг дулааны хатгалаад байгаа. Ямар сайн тийм болохоор хөл их дулааг. Тэгэхээр Монгол гутлал одоо сүүлийн одоо бид нар халуун сав гэдэг хэрэглээд вакуум цонх гэдэг хэрэглээд. Тэгээ вакуум цонхоос өмнө ч гэсэн ингээд давхар шилтэй цонх байсан шүү дээ. Тэр чинь маань ерөөсөө дотор талд байгаа агаар юм. Халуун сав. Халуун савны ингээд никл гадаг гутаа байгаа шүү дээ. Тийм. За тэгээ энэ завсрын вакуум хоёр юм нэмгэн шил гэдэг байхгүй. Тэрний завсар агаарын соруулаад агаар болон агааргүй орчин бол дулаан маш муу дамжуулдаг. Тэгэхээр энэний агаарын соруулаад авчаад энэ гадагш дулаан алддаг. Яг тэр шиг Монгол хотын дээр ханшаалт нь тийм зайлшгүй хийсэн байна шүү дээ. Тэгэхээр л ерөөсөө дулаан алдахгүй тэнтэй дулаанаа бариад байгаа гэсэн. Тэгэхээр халуусаа. За тэр вакуум цонхоор гэдэг. Тэгээд энэ агаарын соруулцуулж вакуум гэдэг. Тэгээд энэ мөнгөлөг гадаргуутай гэдэг нь яагаад гэвэл нөгөө өмнөх юунд дээр бас ярьжсэн шүү дээ. Нөгөө гэрлийг ойлгодог. Ойлгодог. Тэгэхээр энэ байгаа нөгөө нэг дулааныг гадагшаага гарахгүй буцаж ойлгоод байгаа учраас дулаанаа гадагшаа алдахгүй цацралаар бас дамжуулахгүй гэдэг зорилгоор мөнгөлөг өнгөтэй тэгээ
Тэгэхээр энэ юмнуудыг л монголчууд эртдээ мэддэг. Тэр заавал ч юм нээлтийг шаардлагагүй. Нээлт төрөөс нээлтийг авсан бас дээрээс юм байна шүү дээ. Тэр бичиг тэмдэглэл үлдээгээгүй зүгээр гэдэг юм байна, ингэдэг юм байна гэж яваад байсан. За тэгээд бас сүү гэж хоёулаа түрүү нүүлчин монголчууд аяндаа яадаг. Сүү хатаадаг бас нэг арга байдаг гэх тийм. Тэгээд энэ таарн даав ингээд сүүнд дүрээд хатаад нөгөө гэрийнхаа дээр тавиад ингээд хатаагаад тэгээд хатгаар ингээд нухахлаа нөгөөдгөөс нөгөө сүүний өртгөн хэсэг нь ундаг. Тэрийг цоглуулж хоороос маш энгийн аргаар. Тийм байна. Ерөөсөө бид нар хүртэл амьдрал хатаа хэрэгжилж болох уу? Одоо шүү дээ. Зүгээр дан хуурай сууж чахаар одоо нөгөө мэдээлэл аймаар их болчиход ачаал их болчиход завгүй гэртээ бооцгож хамжигдаж чадахгүй. Буу цаг гэх буу цагчиж худалдаж авч идчихэж байгаа шүү дээ. Түүс бүх юм гар аргаад тэгэхээр тэрийг нөгөө эцэгтэй нар маш сайн хийдэг. Тэгээд Монгол эмэгтэйчүүд чинь бүр юу байсан байгаа юм. Одоо дэлхийн бусдаануудад яг нөгөө ийм эмэгтэйчүүд нарийн эмэгтэйчүүдийн манай хүмүүс зэрэг ижил төвшин. Яг үгээр эмэгтэйчүүд аюултай явхад эмэгтэйчүүд атлын бүх юм яг л ирэх шиг авчаад бүх юм яг бэлэн байлгаж чаддаг. Тийм учраас эргээд их мэдлийн өвчгсөн их өндөр байсан. Одоо нэг хуулиар өөрсдөө хэлсэн үг бас нөхрөөр. Бид нар одоо яг түрүүний таны хэлсэн Монгол аргаар хуурай сууг гаргаж байгаа яг л ийм л болох уу? Ийм л болсон аргаар гаргасан шиг. Тэгээ энээсээ бас тэгээ энийг ингэдэг байсан байна. Дашмагт ус хийгээд за зэргүүд маань өглөө ус хийчихэд хийсэн жоохон чимэх ингээд хуурай сууг хийчихэд нуртаа дахиад дахилтын донд нөгөөдг маань айгуугаар найрагдаад задраад тэгээ орой цайгаа чанахад айгуу бэлээ. Хоног хутгчудаас сонгож өдрийн туршгаа тавьчихсан дахиад донд нөгөөд нь айгуугаар найрагдаад задраад одоо цайж бэлэн болчихдог гэсэн. Аваа арт юм гэж юм. Хайрын шээ. Тэмдэг аваа шээ. Бас нэг асуулт байна. За. Зуны үйлрэлд бид нар чинь хүүхдүүдэд толгой нүцгэн хөл нүцгэн машиггүй л гэдэг шүү дээ. Дээр үе зээ одоо юу бас жоохон багал болсон юм шиг бодлоо гэж аахгүй. Бид нар ч одоо намны хавтлаар тийм юмны илэргийгээд яриад байдаг. Баян гэж ярьж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр одоо тэр чинь толгой нүцгэн хад наранд шаардлагатчихмаа шүү дээ. Гэтэл нөгөө орж ирсэн юм буцаад яадаг хөлөөрөө гацарлуугаа. Тэгэхээр бид хүүхд хөл нүцгэн байх хэрэгтэй. Хөл нүцгэн тэгэхээр одоо нэрцэн болтой гутал ингээд бациг юм өмсгчгөл нөгөө хормон гарчихдаггүй би яг дамжиж гарчихсан. Газар маань өөр дэлхийд өөр нөгөө асар том цахилгаан цэг соронцсон байгаа даа шүү. Тийм учраас хүнтэй шууд ингэж харьцахаар одоо бүх юм таагалж тэнцүүлж чаддаг гэсэн. Тэгэхээр хөл нүцгэн гүхээр бол ерөөсөө тэр биед байгаа хордлогоо шууд гаргадаг. Тэгээд зөв цагаан эдэг хэрэглэдэг биед байгаа хор бас аюулсан хатгачлалдаг. Би бүр маш гайх. Тэгээд кальци чинь тэр одоо бид хэлдэг нөгөө кальци гэдэг юм чинь сүү цагаан эднээс авдаг. Тэгэхээр нөгөө яс бөхтөв тэгж амар хугараад байхгүй, гэмтээд байхгүй, мөр малтаа ноцолтоод байхад бол ямар ч асуудалгүй байсан байна шүү дээ. Тэгэхээр одоо бид нар чинь одоо кола хуугаад тэр кальц дутагдаад ясны сэргийлэлтэнд орлоо. Бүр багасаа сэргийлэлтэнд ерөөсөө юм бэл ясанд байгаа кальцийг хүний бие чинь нөгөө кальц дутагдахаар ясанд бэлэн байгаа болохоор авч хэрэглээд идэв юм. Тэгэхээр ясны кальц авах болцоод ясны сэргийлэлтэд үзээд байгаа юм л шүү дээ. Ууны хингийн юм биш үү? Тэгэхээр шиг ерөөсөө сул байгаа юм тэгээд нөхөд идэг. Бас багшаа нөгөө юу яадаг шүү дээ. Бид нар чинь доороос нь даарчаараа давсган дээр халамжийн тавиад тэр нь заавал яагаад хар өнгөтэй байдгийг шал тус үдийн тэр нь одоо бас Монгол ахуйтай холбоотой шүү дээ. Тийм хар өнгөтэй гэдэг нөгөө гялгар байх юм бол гэрэл ойлгох нь хар байх юм бол бүх энергийг шингээдэг гэж өмнөх яриад тэр шиг тэгэхээр нөгөө дулааныг маш сайн шингээдэг. Тэр талаас нь дулаан шингээлэх гэж хар өнгө аваад дээрээс нь шар тус гэдэг нөгөө илчлэг аягүй сайтай дулаанаа удаан барих зорилготой шар тус. Тэгээд халаагаа тэгэхээр нөгөө халуун юм маань тэн дээр удаан хөрөхгүй байж чадна гэдэг үг. Удаанаар шиг юм. Бидний бас хүүхдүүд чихөвтгөр хоньыг дөнгөж гарангуудаа халуун бөөрийн зүсэд ингээд хуваагаад тавьчихдаг шүү дээ. Тэр бас халуулаад тэр нөгөө мэдээж эртүүд цагаагаар нэлээд сэрүүхэн монголчууд нөгөө хүүтэн дээрсээ сурамсалт учраас халуун аргаар имчилдэг одоо дааглаа хөрхлөө сэрүүдлээ гэх. Тэгэхээр дандаа имчилдэг аргууд нь халуун аргаар имчилдэг. Тэгэхээр юм халуунжин байдаг. Тэгэхээр нөгөө би эрэхтэн маань юус альва зүйлс жижигхэн бөөмсөд бүтчээ бөөмсийн нөгөө хөдөлгөөр итвэх тэр одоо мэдрэлийн систем тэр ажиллах системүүдийн итгэвтэй ажиллуулахад халуун болгож итгэвчүүлж ирэх гэж үздэг юм байна. За яг одоо анхаарах татасаа үл өгдөг юм байна тийм дээ. За аюул бол багштай маш их баярлалаа. Тэгэхээр Монгол ахуйтай холбоотой физикийн гаралтай үзүүлэлтийг тайлбарлаж өгсөндөө маш их баярлалаа. Амжилт хүсье.